За сайн байцгаана уу? Бүгдээрээ сайхан амарч байна уу? Өнөөдөр Маянбаярын өдөр хөдөлмөрчин ард түмний эрхийг хамгаалах өдөр гэж жагсдаг байснаа санаж байна. Тухайн үед айгүй олон хүмүүс бас аав ээжтэйгээ хамт явдаг байснаа санаж байгаа байх. За өнөөдөр хөл хорионы өдөр энэ баярыг хүмүүс мартсан альсгүй бол одоо гэр орондоо хөл одоо байж байгаа байх. За тийм учраас одоо нийт хөдөлмөрчин ард олондоо монголчуудаа Маянбаярын мэндийг хүргэж эрүүлийн хаз жаргал сайн сайхны өсөн өрөөе. За нөгөөтэйгүр арчилсан намын ерөнхийлөгчд өрсөлдөх сунгаа болж байна. За энэ сунгаанд нэлээд олон хүмүүс одоо өрсөлдөхөөр нэрээ өгсөн өрсөлдөж байгаа. За миний бие ч гэсэн бас энд нэрээ өгсөн байгаа. Тэгээд сонгуулийн эрс 32.6%-тай байна гэж байна. Одоо 30-аад мянган одоо хүмүүс саналаа өгчихсөн гэж тэр цахим сонгуулийн хуудас дээр тавьсан байна лээ. За өнөөдөр хүмүүс завтай гэртээ хөл хорионд байгаа юм чинь одоо сонгуульда идэвхтэй оролцож болох байх гэж би бодож байна. Энэ арчилсан намын сонгуул ямар байхаас, үр дүн ямар гарахаас дараагийн одоо жинхэнэ сонгуулийн үр дүн харагдах байх. За тэгээд мэдээж одоо хүн болгон идэвхтэй оролцохыг хүсэж байгаа байх. Заримд нь одоо нөгөө саналаа өгөх код мод зааварчилгаа нь очихгүй байж магадгүй. Ягаад гэхээр нөгөө гар утсан дээр нь ирэхийн гинлээ. Тэгээд нэгэнт гар утсаа солилцсон ингэсэн тиймэрхүү хүмүүст бол очтгүй юм шиг ийм юм надад бол сонсогдсон. Зарим хүмүүст одоо огт одоо нам биш өөр намын гишүүн янз бүрийн хүмүүст хүртэр бас ингээд андуураад хуучин утсаар нь код мод янз бүрийн юм очоод байгаа сорог сонсогдсон. За тэр чи яах вэ? Тэгээд миний хувьд ямар ч байсан нэрээ дэвшүүлсэн. Тэгээд энэ сонгуул хаашаа болох нь өнөөдөр шийдэгдэх байх. Сонгуулийн санал өгөлт өнөөдрийн 22 цаг хүртэл болох юм байна лээ. За ямар таа ч гэсэн одоо миний хувьд энэ сонгуульд өрсөлдөж байгаадаа бас баяртай байна. Одоо шийдвэр нь хаашаа гарах нь одоо мэдээж сонгогчдын гарт байгаа байх. За сервер нь яадын хакер макер одоо янз бүрийн болохоолоо юу гэдгийг одоо би нарийн сайн мэдэхгүй. Тэгтээ одоо бас санаа зовох юм бол бас байгаа. Өмнө нь бас нөгөө арчилсан намын даргын сунгаанд бас яг энүүгээр би ялагдчихсэн. Одоо яг тэр шиг зүйл одоо тохиолдохыг үгүйсэхгүй байна. Гэхдээ одоо яах вэ? Одоо ямар тэглээгээд суугаад байлтай биш. Өөрийнхөө хүсэл зоригоороо энэ сонгуульд нь оролцчихлоо. Тэгээд уг нь зүгээр миний бодлоор шүү дээ. Хүн өөрийгөө голдгүй юм гинлээ. Би бас өөрийгөө голдгүй гинөө, өөртөө дэндүү одоо итгэж явдаг гинөө. Тийм хүн болохоор энэ сонгуульд уг нь арчилсан намаас би гарчих юм бол дараагийн одоо сонгуульд жинхэнэ одоо ерөнхийлөгчийн сонгуульд ардын намын нэр дэвшигчийг ялж гарна. За цаашдаа одоо Монгол улсыг хөгжүүлэх энэ болж бүтэхгүй байгаа энэ муу мухай болгоныг өтөр түргэн зайлуулах, арилгах, энэ нийгмийг нэг цэвэр хайтайхан болгох, энэ өдөр тутмын бидний амьдрал, энэ нийгэм одоо эдийн засгийн бүхэл юм
нэг л унжгаар дорой хүмүүсийн зүс царай тэгэл одоо энэ байж байгаа одоо энэ хөгжил энэ бүхэн бол одоо их л уруу дорой буруу яваад байгаа. Энэ болгоныг одоо тэгэл том жижиг гэхгүй арилгах сайхан болгох ийм л уг нь хүсэл зориг надад байгаа юм. Хувийн хүсэл сонирхол янз бүрийн юм алга. За ингээд юм мөрөөдөхөд одоо юу гэдэг вүлээ тэрэн шиг одоо би гэж нэг мөрөөдсөн амтан гинөө одоо ийм санаа бодолтой хүн юм байгаа. Тэгээд яг ер нь сансан бодсноор энэ амьдралд бүх юм бүтэх биш. Ер нь сансан бодсон зүйлийн бүгдээрээ биш гэхэд бас нэг нилээд хэсэг нь биелжээвэл уг нь болдгийн гинлээ. Тэгээ миний амьдрал бол сансан бодсон юм маань бас нилээд нь одоо биелчихсэн болчихсон байдаг болохоор би бол сэтгэл хангалуун байдгийн. За тэгээд яг хөө миний энэ санаа бодол маань одоо биелэхгүй одоо би сайн мэдэхгүй юм. Яг хөө ер нь зүгээр санаа зовж जैन тий. За ингээд монголчууд минь ардын арчилсан намынхан минь одоо буйнаараа болгодоо гэж бодож байна шүү би. За бүгдээрэнд нь сонгуультай идэвхтэй оролцоороо 22 цаг хүртэл сонгуулаа өгөх юм байна лээ шүү. За баяртай.